яг сүнс гэдэг зүйлийг бол бид нар яг одоо эмнэлгийн салбараар ярих юм бол вирус шиг хүлээж аваад байгаа юм байна. Гадны бие шиг. Гэтэл сүнс гэдэг зүйл чинь анханасаа эцгийн цагаан төсөл, ээжийн улаан төсөл дээр сүнс ирээд амийг үүсгээд байгаа шүү дээ. Тэнгүүд энэ бид нар зүгээр анханасаа л байсан зүйл байгаа байхгүй тий. Тэрийг бид нар энэ матриксын нөгөө бидний тарих ухаалтч гэдэг юм уу 5 мэтргүүгээр хүлээж авч байгаа зүйлсүүд маань сүнсийг бол их аюултай гэдээ ойлголцож. Дандаа л нэг амар хар бараан зүйл сүнс гэдэг. Ерөөсөө монголчууд маш их эмний хамааралтай байна гэдэг зүйлийг л болж харсан. Ямар ч одоо өвчтөе зовлонтой байсан хүн эмээс ол мөнгө татдаг юм байна. Яг тэгэхээр борлуулалт юу юм дэггүй. Жилээс жил дандаа өсдөг. Эдийн засаг уналттай байсан ч гэсэн борлуулалт байж л байдаг. Эрүүл мэндийн шинжилгээ ухаан өөрөө тань, тэм, тун гэдэг онолтой суурилж үсэж байгаа байхгүй. Одоо өвдөд байгаа шалтгаан нь өөрт нь байхад тэрийг яг тэр үзүүлж байгаа эмчлүүгээ тохиод байгаа юм шиг мэдрэмжийг л аваад ирсэн юм. Тэгэл эн чинь таны л асуудал шүү дээ. Та өдөө хүртэл одоо өвчлөлт юу исэн бэ гэдэг тэр л нэг сэдв тэр үед л цуглацаад ирсэн. Яг энэ амьдарч байгаа агшин тутамдаа таньж мэдж байгаа зүйлээ ухамсарлаж байгаа байдлаас өөртөө гэрэл буюу ойлголт бодлоос гэрэл төсөмсөнд шингээж аваа. Тэгээд доцдог. Хүн яг хувь зээнийхээ замнал дээр гарч ирэхээр хизээш ганцаарч. За бүгдээр нь энэ өдрийн мэнд төргий. За сүнсний дархлаа гэдэг сэдвэр өсөл мөрөөдөл, зориг, тэмүүллийг одоо холбож те яаж илэрхийлж болохоор байна уу гэдгийг одоо нүдчтгийн ухааны багш Эсвэлэнгээсээ асуухаар тэгээ ярилцгаар өнөөдрийн ярилцлагыг эхлүүлж байна. Тэгэхээр таны одоо сүнсний дархлаа гэд эхлүүлсэн энэ YouTube те энэ хөтөлбөрийн ажил ер нь ямар зорилготой яагаад нэг эхлэх болсон юм бэ? За ер нь бол анх эхлэхэд нь өөрөө мэдээгүй эхэлсэн юм аа. Тэгээ хийж явах явцдаа яг юу хийгээд байгаа вэ гэдгээ, юутай вэ гэдгээ баг багаар олж хараад эхэлж гин гэсэн. За их айхтар нэртэй те сүнсний дархлаа гэдэг. Ер нь сүнс, далд ухамсар, энерги гэдээ ярихаар хүмүүс зарим жоохон одоо ингээд цэрвшээдэг те. Ингээд өөрийгөө жоохон холоор авч үздэг. Тэгээд зарим нь болохоор бүр эсрэгээрээ яг энэ л шимтээд судлаад явж байгаа нэг юм хоёр заагүй юу байна. Яг одоогийн нөхцөл байдал. За тэгэхээр хүн ерөөсөө нэг удаа төрчдөг юм байна те. Маш олон төрлийг авч идэм байна. Тэгээ энэ дээр махан биеэл солих тухай болохоос сүнс гэдэг ер нь мөнх юм шүү гэдэг те. За тэгэхээр сүнс бол өөрийн гэсэн туулалтай, туршлагатай. За өөрийн гэсэн чадамжтай байд юм байна. За тэгвэл энэ одоо сүнснийхаа нөөц боломж, чадамж тэгээд дээр нь удамшил гэдэг нэг зүйл байна те. Би ч нөгөө аав ээж, өвгдээцийн үр хойцсон би шүү дээ те. Тэгэхээр нэг удмын одоо бас туулал замнал чадамж гэж нэг зүйл байна. Тэгээд миний энэ амьдралын одоо туулал замнал гэдэг энэ гурван зүйл байна. За тэгвэл би яг энэ амьдралынхаа туулал замналаар яваад ах юм бол миний ирээдүйг тодорхой юм байна. Тэ одоо би ингээд их сургууль одоо 10 жил сурлаа, их сургуульд орлоо. Ажлын байран дээр гарлаа. За тэгээд нэг 20 30 жил яг тэр ажиллаар ажиллаж байгаа л тэтгэврт гараад өөхөх болчихж байгаа байхгүй. Тэгээд энэ бол нөгөө хин хүнд ойлгомжтой. Энэ замаар зөндөө олон явж байгаа хүмүүс байна. Ирээдүйн маш тодорхой байгаа байхгүй. Ямар ч тийм эрсдэл байхгүй. Гэхдээ нөгөө ямар ч тийм одоо нөгөө эрсдэлтэй алхам хийгээд ад жаргал гэдэг юм уу, босолт гэдэг юм уу. Тэгээ бүх зүйл нь тодорхой зам байгаа байхгүй. Тэгээ надад энэ их уйдгартай санагдаад би нэг ингэмээргүй би нэг өөр зүйл хийх хэрэгтэй гэд. Гэтэ тэр нь юу юм болоо гэдгийг анх мэдэхгүй. За тэгээ судалж явж байгаа л ер нь бол эцсийн дүндээ нүүдэлтэй мэслэлд орж ирсэн л тэ. За тэгэж орж ирж байгаа л одоо яг энэ сүнс удамшил гэдэг хоёр зүйл рүүгээ орж эхлээл. Тэгэл яг өөрөө нөгөө туул маань намайг бас тууллаар бэлдэнэ гэж зүйлийг харахгүй байх шиг байна л да. Би чинь зүгээр нэг явж байгаа л эмч болчихоогүй юм байна те. Тэгээ зүгээр нэг явж байгаад бас эмийн компанид 14 жил ажиллаж байгаагүй юм байна те. Тэгвэл яг энэ зүйлсийн хэргийг гаргая гэд те. За тэгэнгүүт ерөөсөө яг хүн ингээ өвчлөөд ангууд бид нар яг махан бие дээр төвлөрөөд тэр сэтгэл, оюун санаа, ухамсар, энерги, сүнс те одоо тарих судлалч гэдэг юм уу те иймэрхүү зүйлсүүдийг орхигдуулаад ахаар бид нэр ерөөсө цогцоор нь бүрэн гүйцэд эдгэрч чадахгүй байгаа юм байна. Тэгэхээр яг энэ зүйлс рүү хин нэгэн орох хэвээр за мэдээж орж байгаа энэ чиглэлээр ажиллаж байгаа маш олон хүмүүсүүд нэлээд гарч ирж байгаа. Тэгээд ер нь аль болох энийг хүн болгон олноороо яриад тэгээд энэ нь буцаагаад тэр хүн дээр нөгөө хүн маань ирүүлжээд тий. Тэгээд бидний нөгөө хүсэж байгаа ар жаргалтай сайхан амьдрал маань бүтээгдээд л байвал сайхан юм даа гэдэг дээр тэгээд энэ зүйл рүү орж эхэлсэн гэх юм уу. Ер нь зөндөө асуултууд гарч ирж байна л да. Их сонирхолтой байдлаар ер нь яагаад
эмч болъё гэж шийдсэн бол яг тэр эмч болох шийдлийг яг хэн хийв тий. Тэгээд эм зүүч гэдэг энэ чиглэл рүү яагаад 14 жилийг одоо зориулсан юм бол тий. Яг тэр үйл ажиллагааг явуулж авах үед юу мэдэрч хийсэн болж гэдэг юм. Иймэрхүү асуултууд асуумаар санагдаж байна. Тэгэхээр яагаад анх эмч болох шийдэл хинээс ханаас яаж үүсв? Манай одоо ээжийн ахын эхнэр химийн багш байсан. Манай 10 жилийн. Тэгээд би нэг өглөө унтчихсан чаа. Гэрт орж ирээд зуны амралт байсан юм л та 8 сард. Тэгсэн орж ирэл чи ингээ ногоорч хөвтөж яхаар очиж шалгалт үг гэл. Тэгээ яасан гэдгсэн чинь тэнд нэг математик байгаль ухааны гүнзгийсэн сургалттай ахлах сургууль гэдэг хойд 4-өөс дэш ингээ хүүхд авдаг гэсэн үг шин. Тэм сургалт нэгдэж байна гэд. Тэгээ би тэр үед чинь 3 дугаар ангид төгссөн. Яг 4-д ортогчл. Тэгээ очиж шалгалт өгсөн тэнцсэн. За яг тэр хүнийг өглөө тэгээс сэрийгээд орчихсон. Тэр бол манай химийн багш байсан л та. За тэгээ 4-р ангид мэдээж хим орохгүй шүү дээ. Явж байгаа 6-р ангид хим орж ирлээ. Тэгсэн чинь нөгөө багш чинь ээж аавтай ирж уулзаал. За би танаа 4 хүүхдээс нэг хүүхдээ нэмж болгоно л гэж. Тий. Ер нь тэр хүний шийдвэрээр нэмж болцсон гэсэн үг. Тэгэл өөрөө сонгож авсан. За энэ хүүхдийг чинь болгоё гэд. Нөгөө яг хим орж эхлээл. Тэгээд за энэ хүүхд болох юм байна гэд. Тэгэл нэмж болсон дөө. Би бас яг хүний шийдвэрээр багшуулж байсан. Аавын шийдвэрээр багшуулж байсан. Тэгээд багш яах гэж болоод байгааг ойлгохгүй явжгаад яг нэг тийм багшийн ажилд дурлсан нэг цаг хугацаа надад байсан юм л да. Яг түүнтэй адилхан яг ингээд бусдын шийдвэрээр юмч болчихжээ. Явж байгаад яг ингээд гинт мэрэгжилтэд дурлаад орж ирсэн агшин байсан уу? Дурлж исэн. Татагдчихсан ч юм уу? Яг сонин нь эсрэгээр дурггүй байсан. Яг нэг за оюутан болоо сурж явах хэвчээ хүм айхтар үзэхгүй. Тэгэл ямарсан 6 жил сураад төгсчихөж байгаа. Тэгээд тэр яг төгсөж явах хэвчээ нөгөө 6 дугаар курс дээр ингээд дадлага хийдэг. Тэгэнгүүт ингээд хүмүүсийн зовир шаналгааг сонсохоор дэвчиж сонсож чаддаг. Тэгээд тэр нь айгүй ингээ хэцүү төвхтэй. Тэгээд мэдрэмж айгүй ингээд айгүй хэцүү төвхтэй болчиход байсан аахгүй. Тэгээд би ер нь яг хүн имжилж чадахгүй юм шин. Хүмүүсийн зовир шаналгааг сонсохоор айгүй төвхтэй байгаа даа гэд. Тэгээд би ер нь яг имж чадахгүй юм байна да гэд тухайд бол бодож исэн л та. Тэгсэн чи яг би тэн дээр ингээ одооний өнцгөөс ингээ эргээ хараад тахаар яг тэр нэг юм одоо өвдөд байгаа шалтгаан нь өөрт нь байхад тэрийг одоо яг тэр үзүүлж байгаа эмчлүүгээ тохоод байгаа юм шиг мэдрэмжийг л аваад исэн юм л. Тэгэл эн чин таны л асуудал штэ. Та өдөө хүртэл одоо өвчлөх хүртлээ юу исэн бэ гэдэг тэр л нэг сэдв тэр үед л цухалцаад ирснийг анзаараагүй байсан юм лээ. Түүнээс бол яг ингээл хүнийг одоо сайхан эрүүл болгож чинь сэтгэл санааг нь өргөж өгч чинь чанартай удаа амьдруулж чинь гэдэг бол цаагаараа яг миний нөгөө хүмүүс туслах юмсан сайн сайхан хөтлөхийнсэн гэдэг тэр нэг эцсийн цаана байдаг сэтгэлийн мухарт байдаг хүсэл мөрөөдөл зорилготой бол адилхан л зүйл байсан байл. Ер нь бол нөгөө эмчлэх үг гэдгээс тийм мэдрэмж аваад исэн учраас одоо эмзүүч гэдэг чиглэл рүү орсон байх гэдэг зөв. Эсвэл тэр бас сонирхолтой байдлаар сонгосон уу? Бас хэнэ. Яг төгсөөд гараад ирсэн чинь тухайн үед нөгөө зарчим нь заавал 1-р шатлалд 2 жил ажиллачаад тэгээд нарийн мэрэгжилтэд сурах тийм хууль эрх зүйн одоо акт тий яг тийм нөхцөл байдал байдаг байсан тухайн үед. Тэгээд би яг төгсчөөд өрхийн эмнэлэг дээр очиод ажилд орох гэсэн чинь тухайн үед цалин 300,000 л та. Тэр чинь одоо би чинь 2011 онд төгссөн шүү дээ тий. Тэгээд амар бага санагдаад 6 жил чинь би чинь айгүй их ингээд хичээл зүтгэл гаргаал тэгээд баг найзуудтайгаа уулзах цагаа хомслол айгүй их шалгал шүүлгэнд бэлдээл хамаг залуунасаа гэдэг шиг тий. Оюутан насыг үлсдэг хичээлээсээр агаал өнгөрөөсөн тий. Одоо эргээ ботход тэгчээд би ингээд 300,000 төгрөгийн цалин авах юм уу гэд. Тэгээд цалингийн голоод тухайд бол одоо би бол өрх юм чихгүй юм байна гэд. Тэгээд нөгөө нарийн мэрэгчлээс сураад дахиад сайжирч ирэхээр хууль эрх зүйн байхгүй. За тэгээ яах уу гэж байжсэн чинь нэг совлилд ажиллах шанс гараад тухайд нэг яг гастроэнтерологид хоол босруулах замын чиглэлээр юм уу. Тэгээ байжсэн чинь тэнд одоо яг ингээд нэг тийм үндсэн эмчилгээнээс гадна барай бас давхар хийж өгдөг, зүү тавьдаг тийм байсан. Тэгээ би заалгаж байгаа одоо тэр энийг ярьж болох юм болохгүй тухайд бол зүү тавьчихдаг болчихсон. Ходоодны зүү. Гэхдээ би тэрийг нэг оюутан байхдаа яг тэр гастроэнтеролог орж исэн багш дээрээ дадлага хийгээд тэгээд нэлээд тэр практик хийсэн байсан төгсгөөс өмнө. Тэгээ яг тэр нэг зэгүүд дээр хатгадаг болсон байсан. Тэгээ яг тэр сувдалдаа залгуулад 100 нөгөө сувдал нь ажилдаг. Бусд үед нь офис дээр нөгөө
яг имлэгийн офс байдалтай ажиллаж исэн байхгүй. Тэгээд амарчингууд суул дээр нь ажиллаж исэн. Тэгсэн тэнд яг нэг хүн дээр яг зүү тавиад бас нөгөө бариамаараа гэдэг юм хийгээ bijсэн чинь надад санал тавьсан байхгүй. Манайх ингээд ийм эмийн компани байна. Тэгээ өөрөө чинь ингээд шууд ажилд авъя гэд тэ. Уг нь бол одоо тухайн үед бол ийм гадны хөрөнгө оруулалттай Монгол төлөөлөгчийн газар байгаа байхгүй. Тэгээ тэр хүн маань захирлна байсан л та. Тэгээд ер нь нэг миний нэг ажилдаа хандж байгаа хандлага юмсоо тэгээд ажиллаж харж исэн юм шиг байна. Тэгээд манайх ингээд гол нь он гарч иж шинээр хүн авдаг. Тэгээд тэр болтол чи жолооны курс сураад иж тэгээд чамаг шууд авъя гэдэгчсэн. Тэгээд тэр бол маш их юм хангамжтай ажил байсан тий. Тэгээд тухайн үед бол ингээд хаваарын хүмүүст хэлж хахад за чамаг орхорч л итгэе гэдэг. Нөгөө цалин нь бол бүр ингээд даблцсан. 3 даблцсан тийм цалинтай тухайн үед тий. Тэгэж одоо яг химийн компанид орчихсон. Тэгэл яг тасралтгүй тэнд 14 жил ажилласан. Тэгээ энд ажиллаж явах явцад ерөөсөө монголчууд маш их эмний хамааралтай байна гэдэг зүйлийг л олж харсан. Одоо яг ямар ч одоо өвчтөе зовлонтой байсан хүн эмээс бол мөнгө татдаг юм байна гэдэг. Яг тэгэхээр борлуулалт юу нүндэггүй. Жилээс жил дандаа өсдөг. Эдийн засаг уналттай байсан ч гэсэн борлуулалт байж л гэдэг тийм. Маш зүйлсэн тийм. Тэгээ ер нь бол баг монголчууд эмийг чихэр шиг хэрэгтэй юм шүү гэдэг ойлголтыг анх тэндээс авчихсан. Маш сонирхолтой л замнал юм. Тэгээ эндээс ингээ асуухад нөгөө юм цаагаараа чиглүүлэгдэнэ гэдэг ямар сонирхолтой юм дээ л гэж харж байна л да. Тэгээд одоо ингээд ажилласаа ингээд тий гараад тий ингээд өөр мэдрэмжэн дээр, өөр ертөнц дээр, өөр өнцгөөстэй ингээд ажлаа хараа суух ямар мэдрэмжтэй гэдэг бол. За ер нь бол матрикс гэж ярьдаг тийм ээ. Одоо энэ цагт баригддаг цалин авдаг ажил гэдэг тийм. За энэ дээрээс бол одоо гараад яг жил болох гэж байна. За маш амаргүй байд юм байна. Яг тэгэхээр би яг систем яг тогтолцоо тийм нийтийн жишгийн эсрэг урсгалаар явж байгаа. За тэгэхээр ингээд ихтэйд бол би бол ингээд гарчиж байгаа. Одоо нэг танин мэдэх ойлголт хурлаа аваад ирэнгүүт оюун санаа тарих хоёр зөрчилдүүд за ер нь бол яг гол зүйл рүү буюу би зүгээр нэг төрч өгөн байна. Нэг зоригтой төрсөн байна. Тэрийг биелүүлээ гэж тэр луг орж эхэлсэн. За тэгэхэд бол яг гарч ирсний дараа бол амаргүй зам байсан, тодорхойгүй зам байсан. Одоо ч тодорхойгүй тэгэл тэрийг тодруулах гадал явж гин тий. За тэгэнгүүт яг би гарч байгаа ч гэсэн сэтгэл зүрх оюун санаа бол матрикс. Одоо ч гэсэн тодорхой хэмжээнд тэмцэж л байна тий. Гэхдээ анх гарч исэн үе бол хамаагүй айтайхан болцсон. Тий. Одоо ер нь бол миний нөгөө нэг таныг харж исэн анхны өнцөг бол миний ерөөсө сонирхдаггүй талбар дээр маш хүчтэй сонирхол нь одоо явж гин тий. Миний одоо өсгөж харахыг хүсэхгүй тэр талбар дээр хүсэл дээр тий. Үнэхээр маш өндөр сонирхол өндөртэйгээр явж гинэ гэдэг дээр их сонирхолтой санагдчихсан байхгүй юу? Сүнс тэр бол. Тэгэхээр одоо би сүнс ярих дургу, сүнс гэхээр айдаг тий. Далд ертөнц гэхээр зөвөр нүдэ ханиал цухтаадаг. Тэр далд руу ч л орохгүй гэдэг байдалтай байсан бол бүр тэр жигтэн тий. Тэр чин сонирхолтой тэрий чинь л мэдээ гэсэн байдал. Тэр ирмэлзэл надад маш сонирхолтой санагдчихсан. Яагаад тийм өндөр ирмэлзэлтэй ингэж орж ирсэн юм бол тэр хизэнээс тийм ирмэлзэл үүссэн юм бол тэр бас их сонио. Ер нь л юм их сонио явсан байна тий. Одоо ингэ хараа. Би нэг ойлголт ухаарч айгүй өндөртэй хүнтэй уулзаад. Тэгсэн тэр хүн чи насныхаа амьдралд ийм сэтгэл дундуур одох юм бол дараа төрөлдөө хүн болж төрөхгүй бол яах юм гээд. Тэг би гайхаад дараа төрөл гэж байд юм уу гэд хойд асуусан чинь надад хариулт нөгөөгүй л тий. Тэгэл тэр нэг танин мэдэх хүн хэрэгцээ шаардлага надад үсээл тэг тэрийг хайж эхэлсэн. Хэр удаан хайсны эцэст нүүдэлчтэй ухаанд орж ирсэн бэ? Би чинь 20 онд 20 оноос хойш хайж эхэлсэн гэсэн үг тий. Тэгээд нэг 4 жил яг өөрийнхөө хэмжээнд одоо яг тэр чиглийн подкаст янз бүрийн юмнуудыг судалж явж байгаа. Тэгээ 23 оны 12 сард нүүдэлчдийн ухаанд анх орж ирчээ. Тэгээд нөгөө юмнуудаа хийдэг хөгжлөөс сонсдог айгу муу сурагч байсан. Тэгээд тухайн үед бас яг ажиллаж бас их нэлээд ачаалттай томилтын сар энэ төр байсан. Тэгээд ерөнхийдөө 24 оны 6 сараас эхлээл за ер нь яг миний хайгаад байгаа зүйлийн учир шалтгааныг үр дүнтэй нь яг зүгээр тайлбарлаж өгсөн л дөө. Тэгэл яг тэн дээрээс эргэл туцалтгүйгээр орсон юм уу та. Орж ирээд харахад одоо орж ирсэн тэр агшин одоогийн агшныг харьцуулбал тэнгэр газар шиг ялгаатай. Тэгээд нүүдэлчтэй ухаанд чинь нэг ямар ч зүйл рүү зорж яваа хүн бай. Та одоо
нэг бизнесийн салбарт амжилт гаргах гэж байгаа ч юм уу эсвэл та тий хувь хүний хөгжлийн талаар одоо яг сургалт сурчлагаа явуулдаг ч байт юм. Эсвэл та зүгээр нэг ингийн багш, эсвэл та нэг зүгээр тоогооч малчин ч юм уу тий аль нь ч байсан байж бол тэр хүмүүст яг хувь хүн талаас нь суурийн фундамент амар сайн зөв тавьж өгд юм бэл. Ялангуяа тэр үндсэн сургалт гэдэг агаанууд нь яг үүндээ 1 2 дугаар шатны сургалт гэж хэлээд байгаа боловч яг л бүх юмны үндсэн л байгаа байхгүй. Тэгэхээр тэн дээр айгуу сайн боловсрч гарч ирсэн. Тэгээ тэн дээр боловсрч гарч ирсэн арга нь ч гэсэн айгуу сонирхолтой явсан. Миний хувьд бол анх эхлэхэд бол би өөрөө бас нөгөө одоо зарчим нь бол 10-тад хамаарагдчих явдаг шүү дээ. Тэгэхээр тухайн үед бол нөгөө хичээл яг 1 2 дугаар шатны хичээл боловсрогдоод яг дуусч исэн үе. Тэгээд шууд багшаар орцсон. Түлхэгдээл яг орсон. Тэгээд бас энэ нөгөө туудлал гэдэг шиг би ч нөгөө эмийн компанид ажиллаж байхдаа хүмүүст айгүйх харьцдаг. Зүгээр харилцаан дээр миний ажил явдаг байсан. За тэгээд дээр нь бас айгүйх илтгэл тавьдаг тийм ажил байсан. Тэгээд тэр мань айгүйх түлхэж орч өгсөн. Тэгэл бусдад заангаал өөрөө суралцсан да тий. Тэгээд одоогийн байдлаар нэг 10 төгсөхний дар дээр одоо л нэг өөрийгөө таньж ойлгож тий хайрлах суралцаал хэлж штэ дүнгэж одоо тий. Ер нь таны чин хүсэл, чин мөрөөдөл гэдэг юм хүсэл гэж асуувал юу гэж хэлэх вэ? Ерөөсөө л сүнсний зорилгоо биелүүлэх л. Анхнаасаа тийм байсан уу? Анхнаасаа бол тийм байгаагүй. Анх бол би ерөөсөө л тийм од толгол мөрөөдөлтэй. Ерөөс анх миний мөрөөдөл од толгох. Гэтэ би яг ямар зүйлээр од толох нь тодорхойгүй. Тэгтэл би од толох. Яг тэгэхээр би нөгөө бага насндаа айгүйх тэр амьдралаар гэдэг шиг амьдраад үзсэн байхгүй юу. Тэгээд тэр нь надад их таашаалтай санагдаад. Тэгээд тэрийг авахыг их хүсдэг байсан. Тэгээд том болоод оюутан энтер болоод айгүй олон нөгөө хүмүүстэй айгүй том газар ороод ирсэн чинь нөгөө од маань байхгүй болсон. Угсаа тий. Тэгэл тэр хүслээ алдаж эхэлсэн л байгаа юм л да. Тэгээ одоо нүдлэгтэй ухаанд орж ирээд бага насныхаа мөрөөдлийг олж аваад одоо тэгээд энэ мөрөөдөл өөрөө цаашдаа жигүүр хийгээд ер нь л одоо яг энэ салбартаа одоо л хийгээд л явж штэ тий. Бага наснда оддын амьдралаар амьдрсан гэлээ штэ. Тэр их сонирхолтой байлаа. Яг яаж амьдрахыг оддын амьдрал гэдэг юм бол? За ерөнхийдөө нөгөө нэг ямар ч зүйл хийсэн оройтон гарчаад идэг гэсэн. Тийм. Жишээлбэл одоо ингээ бүх 5 дугаар анги хүүхдүүдийг ууланд авируулна штэ. Тэгэнгүүт 2 эрэгтэй хүүхдээ ганц эмэгтэй байж би орой дээр нь л гараад ирдэг. За нөгөө саксны шигшээ багт хамгийн бага 5 дугаар ангийн сурагч нь байсан. Анх тэгж орж ирсэн. Тэгээд бас нэг товтлогч гээд те тэндээ бас нэг зүгээрч хөө. За тэгэл ингээл хашаа ороогоор аяг тоглодог байл шүү дээ. Бидний үе чинь нөгөө интернет гэж байхгүй техник тэгэл тог амар хязгаарлагдмал тийм байсан. Тэгэл ерөөсөө л хашаа ороогоор л хүүхдүүд ирэл тоглодог. Тэгэл тоглонгууд тэдний нөгөө боосно болчдөг. Тэгэл одоо нөгөө усан сэлэхээр хамгийн удаан усны дор байдаг ч тийм үү те. Тэгэл ер нь бүхэл зүйл дээр оройлчод идэгсэн. Тэгээд эрэнгүүд хүмүүс нөгөө хүндэтгээд хүлэн зөвшөөрөөд эрэнгүүд тэрийг айгу гой санагдаад. Тэгэл ер нь бодлоо. Тэр ер нь яагаад тийм байсан бол гэж харж ирсэн үү? Тухайн үед л өстэй тэгж харж байгаагүй. Тэгээд яг энийг ингээд бодоод буцаад ирэхцүүлээд манай нүүдэлчтэй ухааны багш маань ч гэсэн асуужсэн да тий. Яагаад ингээд оройтон гарчаад идэг гэсэн. Яагаад додлох хүсэлтэй болсон энэ төр гэд асуугаад гисэн чи яг эднэр. Тэг яг хөө энийг би бас нөгөө тодорхой хэмжээнд миний чадамж юм байна. Нөгөө удамшлал генээр өвлөгдөөд ирсэн зүйл юм байна гэж харж эхэлсэн байхгүй. Таньж эхэлсэн гэдэг юм уу. Тэгээд яг энэ өөрт байгаа нөөцөн дээрээ дөрөвлөл цаашаа юу л явах уу гэдэл нөгөө доторлог болгон гэж байгаа. Энэ нөөцийг шавхыг гэвэл энэ нэг дундардгүй юм шиг юм болов гэж би. Одоо шавхна гэдэг нь дуусна гэсэн үг шил дээ. Дайчлыг гэвэл гэхүү дээ. Одоо энэ нөөц тэрэнд ингээд чадаад байсан биз дээ. Болоод байсан биз дээ. Тэгэхээр тэр зүйл яг яаж бологдоод исэн юм бол? Яаж ингээд ажиллаад исэн юм бол гэдгийг эргээд анзааруул, ажиглуул гэсэн. Тэн дээр ястай нөгөө нэг хүүхдийн гинэн цагаан сэвтээгүй, аливаа зүйл үсхэс хар хороор ханддаггүй. Тэгээ бүх зүйлийг шулуун, зоригтой ийм байдлууд л айгүйх нөлөөлж гарч ирээд исэн юм л. Одоо болохоор томроод ирэхээр чинь тэр чинь нөгөө амьдралд нөгөө нухлагтаад гэдэг шиг те яг амьдрал дээр гараад ирсэн чинь одоо бид нар чинь ингээл айгүй гоё явж байгаа л нэг гоё хүнтэй суугаал амьдрал айгүй гоё болол нэг цагаан морьтой ханхуу гарч ирээ те. Тэгээл гой хүүхдээ цэцэрлэг төргөөл хамтдаа өсгөөл ингээл явна гэж бодсон чи амьдрал бол өөр байсан. Тэгээд тэн дээрээс ингээд тодорхой хэмжээнд
сэвтээд гэдэг юм уу те ингээд нөгөө гал цуг нь буураад гэдэг юм өсч хүч нь буураад ингээд эхэлсэн л те. Гэхдээ яг тэр бас дахиад туулал байсан те. Тэгэхээр надад бас сонирхолтой харагдаад байгаа юм. Сүнсний дархлаа гэдэг нэрнээс хоёлаа эхэллээ шүү дээ яриагаа. Тэгвэл сүнсний дархлаа гэдгийг одоо таны одоо сүнсний үйл хэрэг болоод явж штэ. Тэгвэл бага насандаа тэр илэрч гарч иж ирсэн тэр охины авьяас чадамж таны дархлаа байсан юм шүү. Тэр дархлааг одоо буцаагаад агсаад тий. Агсыг гэвэл одоо яг тэр цаг үеийнхэн тэр охиныг өрн дуудах гэдэг зүйл харагдаад ивэл яах вэ? гэж нөгөө одоо бид нар нөгөө бага насн дээр очиод тэгэл нөгөө нүдэлж ухаанд юм юу явдаг штэ, тасгалжуулалт явдаг штэ. Эндээс зүгээр би өөрөөрөө зүгээр сүнсний дархлаа гэдэг нэр яагаад ингэсэн юм бол гэд би яагаад энэ хүнд те яагаад одоо Иесвэлэн багш дээр яагаад ингээгөө энэ нэр оноогдоо гэдэг нэг сонирхолтой сонсогдоод байгаа юм. Сонирхолтой санагдаад байгаа. Тэгэхээр тэнд тэр одоо юуг л бол юуг яаж л бол яаж иж агаад те маш хурдтай хийж чадаж байна гэж л хараад байна л да. Оройд нь гараад байна гэдэг чинь. Маш хурдтай сэтгээд маш хурдан зүг тогтлыг ажиглаад өнийг ингэдэг юм бол ингэ болчих юм шүү дээ. Тэнд чинь нөгөө өөрийгөө удирдах байгаа удирдлага явж байгаа ш тэр чигтээ. Өөрөө болвол тэгээд яг өөрийн хайрлагдсан орон зайд хүлээн зөвшөөрөгдсөн орон зайд ямар ч алдааг орсон түших, тулах, хамгаалагдсан ард ноён нуранууд байж гин тий итгэлтэй байна гэдэг энэ олон зүйлсүүдэрээ хүүхдүүч нэг тийм чөлөөтэй өөрийнхөө чадамжийг дайчил шууд гаргадаг штэ шууд тий. Тэндээс ингээд надад зүгээр зураглагтаа төсөөлөгдөл ороод ирж гин л да. Сүнсний дархлаа гэдэг нь тэр юм шүү. Тэгээд хүн болгоны тэр бага наснд байдаг тэр одоо чадамжийг тий дахин ингэж сэргээж уриалгах гэдэг юм уу? Тийм тал руугаа гарч ирэх юм шүү гэдэг ч юм уу ийм асуултууд гарч ирээд байна. Тийм тэрийг нөгөө 2 дугаар шатны хүсэл мөрөөдөл зорилгыг хичээл дээр бас тодолж олж авсан л та. Мөрөөдөл бол нөгөө миний хүрх гээд байгаа цэгтэй уулын оргил. Тэгвэл минийх чинь од юм биш үү? Од болох гээд те. За тэгвэл миний хүсэл юу вэ гэдгсэн чинь би ер нь нөгөө нэг одоо ингээ ихтгэл тавих ч юм уу ингээд ярьж хэлж байгаа зүйлийг бусад хүн ойлгоод хүлээж аваад тэг ингээ баярлаж талархаж хүлээж авангууд би тэн дээрээсээ буцаад айгүйх ар жаргалыг мэдэрдэг байсан. Тэгээд бас нэг ингээ ихтгэл тавих үед айгүйх ингээ шар ус энтер босоод идэг байсан л та. Тэгээд би энийг олж харчаад нүдэлтэй ухаанд орж ирчээ. Ерөөсөө би хүмүүсийн дотор байдаг энэ сэтгэлийн галыг хасах. Тэгээ энэ сүнсний зорилгын ч юм уу яг ямар байгааг нь тодолж олж өгөх. Энэ миний зорилго юм биш үү те. Энийг гэхээр би ажиглалтай болоод байгаа юм байна гэд. Тэгээ ингээ харсан чинь би яг нөгөө хүрхгээд байгаа уулын оргил бүсэл хоёр маань огтлцож ирж байгаа байхгүй юу. Бас нэг хоорондоо уусаж ирж байгаа зү те. Нэг уялдаа холбоотой. За тэгээд ингийн тулд би яах вэ гэд нөгөө зорилго буюу зорь зорих гээд байгаа зүйлээ ойлгох гэдэг чинь тэгэл би анх сүнсийг судалж эхэлсэн байхгүй сүнсний зорилгын олыг тий тэгээд энэ хоорондоо эдгээр чинь айхтар уялдаа холбоотой. За сүнсний дархлаа гэдгийг би бол одоо ингээд уг нь бол ингээд 1 сард эхлүүлсэн одоо чинь 5 сар болох гэж чинь тий нэг 5.6 дагагчтай энэ төр бол за айгүй хурдан ингээд дагагчин тоо шууд өссөн 2 подкаст хийсэн. Тэгээд тэр 2 подкастны рил энтер ингээд тастад ороход зарим нь хандлтанд 60,000 энтер хүрээд тэгээд лайк эднэр нь одоо 1000 гараад ч юм ингээд явцсан л та. Тэгээд ирэнгүүт нь бас урам ороод. Тэгээд тэр болтлоо би энэ миний одоо явах салбар миний хийх юм гэж бол мтээгүй л тээ. Тэгээд тэгээ амжилттай яваад эхлэхээр наа за болох юм байна байгаа юм байна ч гэдэг юм ингээд хүлээн зөвшөөрч эхэлсэн л тээ. За тэгэхээр сүнсний дархлаа гэхөөр яг сүнс гэдэг зүйлийг бол бид нар яг одоо эмнэлгийн салбараар ярих юм бол вирус шиг хүлээж аваад байгаа юм байна. Гатны бич шиг. Гэтэл сүнс гэдэг зүйл чинь анханасаа нөгөө эцгийн цагаан тусал, ээжийн улаан тусал дээр сүнс ирээд амийг үүсгээд байгаа шүү дээ. Тэнгүүд энэ бид нар зүгээр анханасаа л байсан зүйл байгаа байхгүй. Тэгээ тэрийг бид нар нөгөө энэ матрикс энэ нөгөө бидний тарих ухаалт ч гэдэг юм уу 5 метргүйгээр хүлээж авч байгаа зүйлсүүд маань сүнсийг бол их аюултай гэдээ ойлголчих. Тэ. Тэгээд нэг дандаа л нэг амар хар бараан зүйл сүнсэнд байдаг гэд тэ. Тэгэл нэг юм цагаан өмөрхтэй гэдэл айлгаад шүү. Тэр ч одоо нөгөө өнгөрсөн 100 жилийн л асуудал л да тий. Сүнс байхгүй гэж авч үздэг. Тийм код суулгацсан шүү бид нарт чинь. Яг тэгэхээр хүн сүнслүүгээ өнгөийг бол сүнстэйгээ ойртоод сүнснийхаа мэдлэг чадвар туудлаа ороод сүнсийг хүлээн зөвшөөрөл нэгэн цоллол эхлэх юм бол хүн гэдэг маань ерөнхийдөө нөгөө одоогийн гаднаас авж байгаа 5 метргүйгээр авж байгаа нөөцөөр бол
тултлан ажиллаад байх юм бол 10% л ажиллуулж байгаа юм байна л да. Гэтэл сүнс удамшил хоёулаа ороод ирэнгүүт нөгөө мөсөн уулын доотх буюу 90% байгаа даа байхгүй. Тэгэл тэрлүүгээ орохоос л нэг юм айж байгаа матрикс буюу системийн эзэдийн л хийж байгаа тархи угаалтал юм байна гэж хараад байгаа. Тэгээд яг би яг энэ сүнсний тархлаа буюу яг энэ энерги тэгээд сэтгэл судлал тэ ухамсар одоо энэ махан бие гэдгийг сүлэлдүүлдэг гол зүйл нь сүнс юм байна гэдэг тий. Тэгэхээр энэ сүнслүүгээл орохгүйгээр ерөөсөө бүх юм уг үнсээрээ буюу учир шалтгаан нь тайлагдахгүй байна гэдэг л олж харж эхэлсэн. Тэгээд мэдээж тархлаа гэдэг чинь биеийг хамгаалах тэгээ өвчлөхгүй байх. Тэгээ тэр нэг тархлаатай хүн бол хэр баргийн тэр вирус халдахгүй болно ч гэдэг юм уу тий. Тэгвэл таны сүнсний тархлаа юу вэ гэдэг л бол хүмүүсийг чиглүүлъя гэж анх энэ нэрийг оноож өгсөн л тоо. Од болох гэдэг хүслийг хэлж байгаа сүүл рүүгээ одоо сүнсний тархлаа гэд сүнс гэдэг рүү орсон гэж штэ. Надад тэр од болох гэд орж ирж исэн тэрийг ингээд төсөл мөрөдлөө хэлж исэн яг тэр үе цаг үе санаанд бож юм л та. Тэгээ тэр үед бол ер нь хүн би од болох хүсэлтэй гэхээр хүмүүс ер нь яаж хүлээж авдаг гэж бодож байна. Маш эготой ямар бардам юм бэ? Энд чинь чөлөөлөгдөг юм биш үү энэ төр гээ. Харин хүмүүс тэгж хүлээж авч байгаа. Мас бол тэгж хүлээж авч байгаа шүү дээ. Тэгэнгუთ за мэдээж би тэрний нэг нь. Тэгээд хараа суужсэн гэсэн үг. Тэгтэл одоо яг өөрөөр нь ингээд энэ учир одоо тууллыг ингээд сонсонгууд шаал ондоо төсөөлөл бож ийн л та надад. Од гариг ирэхс гэдэг утгаараа од гэж харуул тэр чин гэрэл байгаа дааз. Тэ. Тэгвэл гэрлэлийг асаах гадал шүү дээ. Мөн үү? Ер нь их гоё орж ирж байна. Ер нь бол мичэд гэж хэлдэг. Одыг одоо бид нар чи монгол хэлний үгийн баялаг маань хасар өргөн цар үрээтэй. Тэгээ энэ маань сүултээ бид нар нөгөө үгийнхаа амин чанарыг ойлгохгүй учраас өгүүлбэрээ ойлгохгүй учраас хүмүүс ойлголцож чадахгүй болчиход шүү дээ. Тэгэхээр мичэд болох буюу од болон гэлэлцэх гэдэг. Гэтэл сүнс гэдэг чинь өөрөө гэрлийн чанартай. Тэ? Яг ойлгож ухаар танд мэдсэн зүйлээрээ гэрэл нь улам тэлж идэг. Тэгэл би ерөөсөө ингээл нэг хүмүүсийн гэрлийг хасах гад сүнсийн тэлэх гээд байгаа тухай. Яг мичэд тэгээд гэрэл асаан тэгэн гутаа сүнсийн тэлнэ гэхлээр хүмүүс сүнс ярихаар нэг сонин мэдрэмж аваад сүнс тэлнэ гэхээр бас нэг өөр сонин мэдрэмж аваад нөгөө авж байгаа мэдээлэл авж байгаа сувгуудаас хамаарат төсөөл нь ондоо яваад тах шиг байгаа юм хүмүүсийн ер нь бол тэгэхээр энийг ингээд ярихаар хүмүүс яг яаж хүлээж авч байгаа нэг сонирхолтой болоод явчихж байгаа юм л та. Гэхдээ гэрэл гэж харъя, мичэд гэж харъя те. Тэгсэн сүнс өөрөө гэрэл юм байна. Тэгэхээр сүнсийг тэлнэ гэхлээр тэр гэрлийг тэлэх тухай ярих гад байна зөө. Нөгөө тасралтгүй өснө дэвжиж хөгжих хүсэл эрмэлзэлтэй ариухан сүн гэрэл гэж үздэг л дээ сүнсийг ер нь одоо манай нүдтэй ухаанд бол тэгж тодорхойлдог. Тэгээд хүн одоо нөгөө юм байртай, машинтай, одоо амжилттай, ажилтай, ингээл ихнэр хүүхэдтэй ч гэдэг юм ийм байгаад байна шүү дээ. Эднэр зүгс яг үнэндээ сүнс тэгдэх үед эднэрийг аваад тэгдэж чаддаг байхгүй. Тэгэхээр сүнс юу авч тэгддэг вэ? Оддаг вэ гэхээр яг энэ амьдарч байгаа агшин тутамдаа одоо таньж мэдж байгаа зүйлээ ухамсарлаж байгаа байдлаасаа өөртөө гэрэл буюу ойлголт ухаарлаасаа гэрэл буюу тэр одоо сүнсэндээ шингээж аваад тэгээд отдог тухай. Тэгээд тийх тусмаа ухамсар нь тэлээд байдаг тухай. Тэгэхээр бас ухамсар тэлж байж сүнс одоо бас гэрэлтэн гэдэг юм уу те нэг иймэрхүү ойлголт. Тэгэхээр би ер нь хүмүүсийн ухамсарыг л бас сэрэх гээд байгаа юм уу гэдэг. Ухамсар сэрнэ гэхээр сүнс сэрэх ухамсар сэрэх ялгаатай болчихж байна уу? Одоо ер нь бол ухамсар гэдэг одоо дахиад нүүдэлтийн ухааны бүх хичээлүүд л ярих болчиход байна те айгуу тий. Тэгэхээр нөгөө ажиглалт анзаарах ухамсарлах уу гэдэг хичээл байдаг л та. Тэгэхээр аж гэдэг чинь ерөөсөө юмыг олон талаас нь ажих тий нэг гэрхаа гэдэг үг гэдгсэн нэг хайхтар гэрхаа гэдэг тий. За тэгээд нөгөө анзаарах гэхээр чинь за гэдэг ингээ хүлээж авч байгаа юм. Тэгээд араас нь арга гэд. Тэгээд за гэж хүлээж аваад амьдрал дээр аргаа болоод явж байгаа юм байна л та. Тэгээ аргаа болоод явжингууд тэр чинь нөгөө алдаж онж үлдэж үзэн шүү дээ. Тэнгүүд тэр бүх байдлаас ухамсарлаж байгаа зүйлс нь л ойлголт ухаарлал гэрэл болоод байгаа юм байна л та. Тэгэхээр олж авж байгаа зүйлс нь өөртөө суулгаж шингээж авж байгаа зүйлс нь. Тэгэхээр ухамсар бол ингээ ухамсарлцсан байхад тэрийг ухамсараа гарч ирээч ажиллаач гэж дуудаад идэх юм байна. Тэр шаардлагатай орон зай цаг хугацаагаа мэдрээд өөрөө гарч ирдэг юм байна. Нэг ухамсарлцсан байхад тий.
Тэгээд нөгөө нэг бид нар чинь нэг дадал зуршлын амьтад байгаа шүү дээ, хүмүүс байгаа даа шүү дээ. Тэгэнгүүт ерөөсө тасралтгүй яг тэрийг ухамсарлахаа гол болгоод хүлэн зөвшөөрөхийг зорилго болгоцсон байхад одоо тэр зүйл маань надад дадлыг дадуулсаар хагаад нөгөө зуршил болоод тэгээд тэр маань нөгөө 6 сар ингээд тавтаад яваад ах юм бол сүнсэнд хадгалагдаж үлддэг буюу гэрэл болтгол юм байна л та. Тэгэхээр та одоо өөрийнхөө сүнсэнд удамшилт юуг одоо хадгалж ийн гэдэг дээр айгүйх анхаарах хэрэгтэй. Тэгэхээр сайн ч зүйл тавтамжтай гэдэг бол удамшин, муу ч зүйл тавтамжтай гэдэг бол удамшин гэдэг. За мэдлийн сэдв халиад явчихсан. Тий, гэрэл нь яг уу одоо нөгөө нэг хичээл дээрх яг уу том агуулга ярих гэхээс илүүтэй юу яа л та. Ер нь нөгөө таныг ингээд асууя л та. Хүмүүс за яг уу ингээд ер нь бол хичээл дээрх онл ярихаар хүмүүс жоохон ойлгохгүйж магадгүй. Тэгэхээр зүгээр танаар дамжуулж тэр сүнсний тэлэлт байт юм уу, сүнсний дархлаа байт юм уу? Танаар дамжуулж тэр хугтхууныг зүгээр үнэртэй ч гэдэг юм уу тий? Зүгээр хараад ойлгоод гэдэг юм уу? Таны үг үйлдэл яриаг өрөө хандлага гэдэг юм уу? Тэндээс ингээд ойлгохыг гэвэл ойлгох бах л та. Би зүгээр тэгж төсөөлж байна. Хүмүүс тгий гэвэл та ер нь юг яаж хэлхийг ирмэлцэх вэ? Одоо ерөөсөл би өөрөө болохоор яг ингээл нүүдэлцтэйхэн ухааныхаа энэ бэлэг талын ойлголтоор л амьдрал дээр аргаа болвол би тодорхой амьдрал дээр өөрийнхөө мэддэг чаддгаараа яваад нэг цэгт очиж гатсан байхгүй. Тэгээд энэ биш байна, энэ юу туцчих, ягаад би энд очиод гацчих, ягаад ад жаргад мэдрэгдсэнгүү гэж өөрөөсөө асуугаад тэгээд яг энэ бэлэг талын амьдрал буюу энэ бэлгийн одоо тийм чиглэлээр танин мэдхгүй л орж эхэлсэн байхгүй. Тэгээд тэн дээрээсээ яг шаардлагатай танин мэдхгүй мэдүүл зөхгүйгээ аваад тэгээ нөгөө гацаад исэн зүйл чинь хөгжиж эхэлсэн баг. Тэгээ энэ хоёр ингэж хавсарч байж хүн одоо нөгөө төгөлдөрждөг буюу одоо цаашлаа урагшлт юм штэ гэдэг зүйлийг олж харсан баг. Тэгэл яг энийга түгээх ухаанд өөрөө багшаар бэлтгэгдэл явсан л та. Тэгээд одоо л би яг энэ нэг 10 тосны дараа хүмүүсийн яг тэр нэг дотор байдаг жинхэнэ нөөц боломж нь таних юу вэ гэдэг л илүү чиглүүлэхийг хүсдэг. Тэрийгээ өөрөө яг өөрөөрөө олоод мэдрээд эхэлчих юм бол угсаа тэр нь өөрийн хүмүүс өөрсдөө тий. Яг хүн болгон чинь өөрийн гэсэн онцлогтой дахин давтагддаг шиг онцлогтой байгаа шүү дээ. Тэрийг өөрт нь таньж мэдрүүлж нээж өгтөл нэг чиглүүлэх баримжаа олгох тиймэрхүү зүйлсийг л хийгээд байна уу гэж хараад байгаа. Таны одоо 10-т гэж байгаа 100 хүн байгаа шүү дээ. Тэгэхээр 100 хүн дээр 100 өөр өөрчлөлт, 100 өөр одоо сонирхох юм бол тэлэлтүүд гэх үү дээ. Сүнсний тэлэлтүүд. За тэр одоо сүнсний дархлаа гэдэг юм уу? Тэр тал дээр та мэдээж илүү л одоо төвлөрч ажилласан байх. Тэн дээр ингээ анзаарэгдсэн онцгой ярих жишээ, сүнсэнд хэлсэн гэх үү? Одоо сүнсний дархлаа одоо дархлаа суугдсан гэх үү те? Бас нэг дархлаатай болсон гэх үү? Тийм шавнар энэ жишээ бий юу? За яг одоо шууд за ерөнхийдөө ингээд нэг шав маань хэлжсэн л та. Би нүүдэлцтэй ухаанд орж ирэхдээ 1-2 айгуу надад төвөг удаад идэг нэг зан хашаал өөрчилчихье. Тэ энийг л байхгүй болох чиг орж ирсэн чинь би өөртөө бүрэн одоо шинжилэлт апдейт хийгээд гарсан гэж ярьдаг байхгүй юу. Тэгээд тэр хүн яг тэр ойлголт ухаарлыг авсны дараа заяаны антайгаа авчирсан. Тийм. Тэгээд тэр нэг заяаны антайгаа авчрахгүй байсны шалтгаан нь юу байсан гэхээр хуучин гэмтэл одоо сэтгэл зүгээрээ альва бүх зүйлд хандаад исэн. Тэгээд тэрийг ойлгож ухаарж одоо нөгөө зүрхэн хүртээ нээж чөлөөлөхөөс нааш тэр нэг шинэ зүйл орж ирэх боломжгүй байсан юм байл л дээ. Гэх мэтчлэн маш их өөрчлөлтүүд ордог л доо. Одоо ингээд гэр бүлээсээ салгаж исэн хүн байгаа байхгүй бүр ингээд шийдвэр гаргацсан тустай амьдардаг байж байгаа нүдэл тэмцэлгэл суугаад буцаад нэг элэг бүтэн гэр бүл болж исэн тохиолдлууд байгаа. Амиа орлыг гээд ботцсон тий ээж наав нь ойлгохгүй тийм хүн хүүхэд орж ирээд бүр амьдрах дэлж өгөр нь ургаад тэгээ хүсэл мөрөөдөл зорилгоо олоод тэгээд бүр талархаад гийгээд ингээд одчихсан тохиолдлууд байгаа. Тэгэхээр бид нар ер нь яг өөрөө та жинхэнэ хинбэ гэдгээ олоод яг өөрийнхөө хариуцах хэвээр өөрөх хэвээр ачгаа өрөөд ажиллаа хийгээд эхлэх юм бол танаас хамааралтай айгүй олон гэрлүүд байж идэм байна. Тэгээ та тэр бүхэн дээр гэрлээ тусгаж эхэлснээр
тэд нар тодорч эхэлт юм байна гэд тий. Тэгэхээр ер нь л нөгөө бэлэн болчоод эхэлнэ гэж байдаггүй. Нөгөө бэлэн болохын тулд эхэл гэдэг шиг тий. Тэгэхээр яг энэ л үгэл хүн болгоороос ажиллаж уриалмаар санагдаад байдаг. Энэ ярилцлага эхэлсэн цагаас одоо ингээд яриа өргөжлөд явж штэ. Энэ үеийн мэдрэмжээ хуваалцвал. Эхлээл би нөгөө нэг сүнсний дархлаа одоо яг эрүүл мэндийн талаас ярина гэдгсэн чинь яг ингээд одоо ярихаар миний туулал болоод л юм л та. Тэ анх одоо нүдчтийн бэлтгэл яаж явж байгаа орж ирч үү? Орж ирсний ар дээр юу болов? Орхоос өмнөх процесс энтер гэдэг нэг ийм л 3 шатлалаар дүр зураг яваад байна. Тэгээд нөгөө туулаад ингээд гараад ирсэн болохоор ярихад бас их өгөөчтэй. Тэ бас надад бас эргээд өөртөө их гоё тийм мэдрэмж өгч чинь тэ энд бас нэг юм задаргаа гэх юм уу нэг тийм зүйл яваад ах шиг байна гэж харж байна. Надад ч ихсэн сонирхолтой байна. Маш юм сонирхолтой. Одоо нөгөө урд нь бол илүү нөгөө танилтай илүү ингээд нээлттэй ингээд мэдээлэл хийгдээд эхлэхийн цагт за гэд ингээд бүр илүү сонирхоод тэ цаашдаа илүү ямар гой тийм тууллууд ямар гой юм өрнөлүүд өрнөх бол гэдэг дээр бүр илүү сонирхолтой сонсогдоод эхэлж байна. Аялал дөнгөж эхэлж байна тий. За. Нөгөө өмнөх матриксийн бүх юм бол ойлгомжтой байсан. Одоо энэ болохоор тодорхойгүй гэхдээ маш сонирхолтой зам багдаг. Тэгээд нөгөө ад жаргал таашаал гэдэг хоёр зүйлийг би ялгаж эхэлсэн болов уу гэж харж байгаа. Сая нөгөө яриа эхлэхэд хоёулаа хоорондоо ярьчихсан шүү дээ. Нэг юм ганцаардл гэдэг нэг зүйлийн талаар подкаст эхлэх юм тий эхлэхийн өмнө тэр мэдрэмж яг ярихын өмнө бол тэр зүйлийн талаар ярьж илаа. Яг одоо тэрийг ярих мэдрэмж ондоо ах болоо ижил ах болоо. Одоо л өөр л дөө. За энэ бас сонирхолтой юм болоо дэлгэрүүлээд яри. Хүн яг хувь зээнийхээ замнал дээр гарч ирэхээр хизээш ганцаарддаггүй гэд манай багш хэлжсэн л та гайхамшиг багш маань. Тэгсэн би амхандаа өөрийгөө хувь зээний замнал дээр гараад ирчлээ гэд бодож байгаа даа багшд ярьж байгаа шүү дээ. Багшд яг ингэж ярьж байгаа байхгүй. Тэгсэн чинь би өмнө нь мэдэрч байгаагүйгээр их ганцаардлыг мэдэрч байна. Тэгэхээр энэ яг миний зам мөн үү гэд ингээд асууж эхэлсэн байхгүй. Тэгсэн чинь тэн дээр би яасан бэ гэхээр нөгөө өөр дээрээ буугаагүй сүнстэйгээ нэг тал болоогүй тарих сүнс хоёр зөрчилдөд байгаа тухай дээр яг иймэрхүү ганцаардлууд мэдрээд эхэлсэн юм байна гэдэг зүйлийг зөрчилж явах үедээ зөрчилж байгаа процесс дээр нөгөө матриксны гарсны дараа л тарих зүрх хоёр тэмцэлтэй дээ шүү дээ. Тэгээд тэр процесс дээр л би яг энэ нөгөө яг өөр дээрээ бүрэн буугаагүй. Тэгээ багшийн хариулт болохоор өөр дээрээ буугаагүй байна л хичээлжсэн. Айгуу товчхон. Одоо дараагийн асуулт. Таны ингээд сүнс нөөц зарим за удамшил нөөц зарим байла тий магадгүй стас онцлог байдлаар за тэр ингээд илрэх тусам оройд гараад байла магадгүй тэр ингээд одоо оройд гарах болгонд хүмүүс хүлэн зөвшөөрөлт үүснэ хүмүүсийн балай шиг гисэн хүмүүсийн дагагч өснө тий тэгээд нэг одуудад нэг үүсдэг нэг өвчлөл байдаг шүү дээ өвчлөл гэхүү нөгөө өөрөө хүсээгүй хахад хит их өргөгдөөд буцаад гэдэг шиг тий буцаад нөгөө яг өөрийнхөө бодит байдал дээр буух гэдэг юм буцаад яг өөр дөрөө буух гэдэг дээр зүгээр нэг одоо бидний олонний танил одоодод үүсдэг асуудал байдаг шүү дээ. Тэр асуудал таны бага наснд аль эрт үүссэн байх магадaltaй юу? Байсан нэлээд бардам тий. Одоо би нэг бардам цаг чөлөөлөх гэж нүдэлтийн бэлтгэл нэлээд цаг хугацааг зарцуулсан. Тэгэхээр тэр байдлыг ер нь та одоо зүгээр өөрийгөө биш те одоо олонний танил хүмүүс ер нь ямар байвал гоё ингээд балансаа бариад гэхүүдээ мэдээж тэр чинь сайхан чадамжтай юм чи уран бүтээлүүд төр байдаг гэдэг шиг те олонний одоо таашаал нийцгүүц гэдэг юм уу олонд нийт одоо олон түмэнд хэрэгтэй үйл хэрэг хийгээд явж байгаа нь чухал шүү дээ. Гэхдээ тэр нөгөө балансаа алдахгүйгээр авч явахын тулд тэр хүнд нэг өөр ингэсэн нэг юм юу байна да. Тэр нь ямар байвал гэж бодож байна. Айгуу сайн өөрийгөө ажиглаж анзаарах хэрэгтэй. Хүнлэнгөөс. Тэгээд ажиглаж анзаарж байгаа үед нөгөө сэтгэл хөдлөлийн төвөө одоо хэвийн одоо савлгаагүй байдалтай би ямар байдаг вэ гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Тэгээд хит савлж байгаа байдлаа ажиглаж анзаараад тэгээд би яг ингэт юм байна. За хит доош орж байгаа байдал дээр би ингэт юм байна. Тэгээд миний төв инштэй гэдэг тэр зүйл ажиллаж лах юм бол тэр нэг бусдад болоод өөртний гар цохирлтой байгаа таахгүй. Өөрөөр хэлбэл тэнд ухамсар ажиллаад байгаа. Төв дээрээ сэтгэл хөдлөлийн савлгаагүй төвөө олж авах гэдэг зүйл.
Энийг чухал байгаа даа тий. Тэгээд яг уу ер нь л тэнцвэрийн хангах юм бэл. Аливаа зүйлийн Тэнгийн тааруулах тэнцвэртэй хангах. Нөгөө бардам занг чөлөөлөл байсан чинь миний бардам занг надаас явцсан чинь би биш болцсон. Би зэвсэггүй болоод эхэлсэн. Тэгэхээр тэр угаасаа туллаар намайг бэлдээд гаргаад ирсэн юм байна. Тэгэхээр би тэрийг яг шаардлагатай үед нь нөгөө агсаж гаргаж ирээд тэгээд тэр бэж гэж би магадгүй ингээ подкаст яриа сууж байгаа ч юм уу тий. Иймэрхүү зүйл байгаад байгаа байхгүй юу? Хэрэгтэй үед нь гаргаж ирдэг. Өөртөө ихтэй ингээд ярих ч юм уу тий. Иймэрхүү зүйлсүүд. Тэгэхээр яг хэрэгтэй үед нь тэнцвэртэйгээр гаргах тухай юм бэл. Түүнээс нөгөө чи хит их гараад ирэхээр маш их хохиролтой байгаа чинь нөгөө эго нь ажиллаад тий. Тэгээ хит багасчаад ирэхээр би нормачаад шүү дээ тий. Тэгэхээр энийг яг шаардлагатай тунгийн харуулах тухай юм байна. Тэгвэл сүнсний дархлаа гэдэг нь энэ төвийг алдахгүй төв дээрээ ирэх төвөө мэдрэх гэдэг юмыг ер нь гол одоо нэг үгээр хэлээч гэдэг юм уу тий. Маш товчхон илэрхийлээ гэвэл сүнсний дархлаа яг энэ төвийн тухай яриад байгаа юм биш үү? Ер нь гол онол нь энэ онол дээр суйрлагдчих явж байгаа. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн шинжилгээ ухаан өөрөө тан, тэн, тун гэдэг онол дээр суйрлаж үсэж байгаа байхгүй юу? Тэ за энийг манай нүүдэлчдийн ухаан, өвдийн ухаанд бол маш тодорхой тайлбарлаж өгсөн. За одоо би яг энэ онолыг бол өөрийнхөө цаашид ярих зүйлсийн гол онолыг болгож явна, цаашид ярьсаарч байх болно тий. За тэгэхээр бидний одоо эрүүл мэндийн талаас нь ярил л да тий. Бие махбодод юу илүүдэд би зовоод байна. Тэгээ жишээлбэл одоо биеийн жилүүдэд гэж болно шүү дээ. Тархалт. Тэгээ тархалт тал бүрийн өвчин дагуулдаг гэх тий. Тэгвэл би биеийн жингээл хасах тухай юм ба шүү дээ тий. Илүүдэд байгаа зүйлээ танах буюу тан. За тэгвэл бидний бие махбодод юу дутагтаад байна тий. Тэрийг тохирсон тунгаар билүүгөө оруулж өгөх. За жишээлбэл нойр дутагтаад гэж бодлоо шүү дээ. Маш энгийн тий. За тэгвэл би нэг чанартай нэг хоног 7-8 цаг унтах тий. Ингийн тулд би одоо чанартай унтахын тулд өөрөөсөө юуг хамааралтай байж болох юм. Ядаж унтахаас өмнө 2-3 цагийн өмнө шингэн юм уухгүй байх тий. За тэгээд нөгөө 7 мэтрхүүгээрээ нөгөө утас ширтээд байж болохгүй байх нь шүү дээ тий. Тэгэхээр тэр чинь нөгөө нэг унтаж амрах хугацааг ч хугацлаад идэх байх нь шүү дээ. Тэгээд ч юм уу тий энэ таны мэдрхүүг аваад. За ингээд чанартай амьдрахад өөрийгөө бэлдэж эхлэх нь шүү дээ. Тэгэл энийгээ байнга цаашдаа тэнцвэртэй аваад явах ч гэдэг юм уу тий. Тэгээ энэ бол ер нь бүх зүйл дээр өөрчлөлт юм байна гэд. Би түрүүн бардам зан ярьлаа шүү дээ. Тэгэхэд бас энэ тэнцвэр орж ирж л байгаа юм. Тийм тэгэхээр ерөөсө бүх зүйл дээр л энэ тан тэн тунгийн онол явах юм байна гэдэг. Зөв. Одоо бүр илүү тодроод ирлээ шүү дээ. Ойлгомжтой. Илүү юм амар болоод ирлээ шүү дээ. Сүнсний дархлаа гэхээр нөгөө сүнс гэдэг чинь надаас хол санагдал. Уул нь би өөрөө сүнс ээж идэг. Гэхдээ нөгөө дадал нь ажиллаад байгаа байхгүй тий. Сүнс гэдэг дээр л нөгөө болохгүй бүтггүй нөгөө нэг сүнсгүй гэдэг нэг код ажиллаад байна шүү дээ. Хуучин 100 жилийн. Гэтэл саяны энэ тэнгийн тааруулах, тэн тун тааруулах тэгээ тэр төвөө барих гэдэг дээр их энгийн болоод ороод ирж байна тий. Тэгээд нөгөө нэг Монгол хүнд жилд нэг хийж өгдөг, цуснд нь хийж өгдөг одоо вакцин бол одоо Монгол наадам юм да гэдэг төрийн наадам юм а гэдэг тий. Сануулдаг өөрийг. Сануулдаг тий. Монгол одоо хүн шүү. Чиний яс цусгийн чинь тий агуу дээд тэр дэлхийг 3 чудаа эзэнт гүрнийг байгуулсан. Тэр агуу дээд одоо үг дээц үр хойч шүү гэдгийг сануулдаг. Тэгээд тэр нэг наадмаар одоо энэний наадам бол нэг уртын дуу явсангүй гэдэг хэлнэ шүү тий. Тэгээд ирэнгүүт наадам дээр нэг л зүйл дутаад байна. Тэгээ яг юу дутууг ойлгосонгүй гэдгсэн чинь уртын дутаад байсан гэдэг тий. Тэгэхээр бид нар яг энэ үг түүх өв соёл гэдэг зүйл рүүгээ ороод ирэхээр тэртээ тэргүй бидний яс цус гин гэдэг тэр тархлаан сэргэж ирж байдаг юм байна. Цагаансар орох уу? Цагаансар орно. Тэр чинь нөгөө одоо бидний өв дотор чинь тэр 5 сайхан хушуу мал нь орж 5 буюу мал нь. Тэгээд тэрнийхээ одоо өвлийг өнтөөд авсны баяр шүү дээ. Тэр малтайгаа хамт. Тэгэхээр тэр чинь яах аргагүй өөрөө чинь нөгөө өв уламжлал мөн байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бүх зүйлсүүдийг жилд нэг удаа наадмаар хийхээ болий. Бид нар энэ зүйлээ байнга өөрөө хийгээд өөрийнхөө тархлааг өөрөө сэргийж болт юм байна л гэдэг ойлголтыг бас өгөх гээд байгаа. За би одоо сүнсний дархлаатай болёо. Би сүнсээ дархлаатай болгомоор байна. Тэ гэд хүмүүс хүсэлт илэрхийлвэл та яах вэ? Тэгвэл тэгэл ер нь бол нөгөө бүх зүйлийн суур хундамаа зөв тавихаас эхэлнэ гэдэг учраас би хошууд нөлөөстэй мэдлэгийнхаа 1-2 дугаар шатны сургалтыг л санал болгоно. Тэгээ би 10 тавсны дараа нэг зүйлийг айгүй өөрөөрөө олж харсан. Тэр нь бол 1-р шатны сургалт бол ерөөсөө өөрийгөө таних юм байна. Тэ 2 дугаар шатны сургалт болохгүй
өөрийгөө олох болоод ирж байгаа байхгүй. Одоо жишээл өөрийгөө таних гэдэг нь би ямар өнгөн дуртай, тий? Би ямар хоолн дуртай. Би юу хийхээр аз жаргалтай болт. Яхаараа би гониглтий ингээд өөрийгөө таньж эхлэх юм шүү дээ, тий? Би чинь цагаан өнгөн дуртай юм, тий? Би пастан дуртай юм байна ч гэдэг юм, тий? Би бусдад хичээл захаараа аз жаргалтай болт юм байна ч гэдэг юм уу, тий? Өөрийгөө таниад эхэлж шүү дээ. Тэгвэл хоёрдугаар шатнд болохоор энэ өөрийгөө таньсан байдал дээр өөрийгөө олж эхэлдэг. Одоо яг саяын тэр нэг олоод нь шүү дээ, тий? Би ингэдэм байх, тэгдэм байх. За тэгвэл 3 дугаар шат нь яадаг вэ гэхээр тэр олсон өөрийгөө бүтээж эхэлдэг юм. Тэгээд 3 дугаар шат гэдэг нь 3 дугаар шат гээд манайх бас сүнсний хөтөлбөр гэдэг. 3 дугаар шатны хөтөлбөртэй. Тэгээ энэний шалгуур нь бол заавал 1 2 дугаар шатаа төгссөн байх хэрэгтэй гээд. За энэ дээр бол яг нэг үүсгэн байгуулагч мөнгө гах юм шиг багш өөрөө хичээл ордог тий. 1 2 дугаар шатыг бол яг тусгай тасгалжуулагч багш нартай ингэж хичээл онлайнаар зүүмээр явдаг л та. Тий. Тэгээ хоёулаа ингэ сууж штэ Монголд. Би од болмоор байна гэвэл яах вэ? Хүмүүс би од болмоор байна гэж. Болно. Тий. Тэгээ та жишээлбэл юугаар од болмоор байна гэж асуусан шүү дээ. Тэгээ өөрийнхөө чиглэлийг олох хэрэгтэй. Өсвөл мөрөдөл зорилгыг чиглүүлээд явчихна гэсэн үг тий. Одоо нүүдэлтэй ухаанд бол нөгөө айгүй олон 100 багш нар гэдэг хөтөлбөртэй шүү дээ бас давхар тий. Тэн дээр бол багш нар болгон өөр ингэсэн нэг хөтөлбөр рүү орж шүү дээ тий. Тэгээд тэрнгээр л тэд нар маань бас гэрэлтэх гээд байгаа байхгүй тий. Тэгэхээр өөрөө бол нөгөө аясгуу бисгуугаар бол бүр яг түчлээд аваа явж гин тий. Нэлээ олон зүйлсүүд шүү. Хүүхд дээр бас гэр бүлийн хөтөлбөр дээр ажиллаж гин тий. Имэр гэдэг шиг тий. Тийм гэдэг шиг. Шууд тэрийн чиглүүлээд явчих юм. Ер нь дотоод нүүд боломжийн л олж илрүүлээ. Тэгээд тийшээ өөрт нь итгүүлээл тий. Тэгээд өөрөө тэрийг тодорхой хэмжээнд мэдрээд итгээд бас өөрөө тий. Тэгээ өөрөөрөө тэрийг олоод тэгээд тэрнгээрээ гэрэлтэж амьдрах тухай л хүн болгон л ингэчээсэй гэж товлих хүсдэг тий. Тэгээ энийг бүр хүүхд ахуй цагаас нь л тавьж эхлэмээр юм шиг байна тий. Нөгөө уран стахт нь хүүхдийн сүнсийн ерөнхийд нь ажиглал ер нь ямар чадамжтай туудалтай сүнс үү гэдгийг ажиглал 7 нас хүртэл нь тэрнгээр нь бэлдээ 13 нас хүртэл тэр зүйлээ хийж явсаар хагаад яг жинхэнэ юм бэ гэдгээ олоод тэгээ 20 наснда эзэн хүрэн байгуулчих байгаа байхгүй тий. За баярлалаа. За баярлалаа. За тэгээ таны зүгээс одоо миний зүгээс асуулт бол өндөрлж байна. Тэгээ таны зүгээс дутуу өргсөн зүйлээ л өөрөө бас бидэнд хуваалцах зүйл байвал нэмж хуваалцах зүйл байвал хуваалцсан уу? За ерөнхийдөө бол энэ зам харгаа бол мэдээж аюу амаргүй байсан. Тэгээд хүн нөгөө туулж байж л яг юу л зориод байна болж ийн болохгүй байна гэдэг зүйлээ мэддэм байх. Тэгэхээр би аюугүй сайн оролдлогоодыг л олон талаас нь хийж үзээрэй л гэж хэлмээр. Тэгэл тэр аль нэг оролдлогын чинь одоо үр дүн дээр одоо танд жинхэнэ таатын зогсож байгаа ч гэдэг юм уу те. Иймэрхүү зүйлийг л хэлээ да. За баярлалаа. За баярлалаа.